Дэлхийгээр нэг тархан суусан илэгнэгт монголчуудаа шинжлэх ухаантай мэдхүйн од мөндөр сувгийн хамт олонны зүгээс хамгийн сайн бүхнийг хүсэн мэдчилж байна. Аадар анир нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөгч Ганс их болон хөтлөгч Зандаа миний бие бэлэн болоод байна. Энэ удаагийн нэвтрүүлгийг орон сууцны үнээр хаусанд амьдрий гэдэг үрээтэй гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City хаус хотон мөн таны нойр булчирхайг аварна Пинкратин. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргье. За Монголын одоо энэ сонгодог хөгжмийн ер нь Монголын хөгжмийн тулгын 3 чулуу гэж маш том 3 эхмийг хэлдэг шүү дээ тэгээ энэ дээр бол одоо дахиад л хэлье одоо мөрд оржгоо бэлгийн дамдын сүрэнгаа за мөн гончиг сумлаагаа нарыг бол нэрлэдэг. Энтэй бол одоо бүгд гараа өргөө 100% дэмжиж ингэ явдаг. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ яг энэ удаа тулгын 3 чулууны нэг гэгддэг. За дээрэс нь Монголын одоо анхны мэрэгжлийн хөгжмийн зохиолч гэж байгаа. Зөвхөн бүр Монголдод гэдэггүй эн чинь бүр Азийн бүр хамгийн одоо юм нэр нөлөө бүхий хөгжмийн зүтгэлтэн гэж нэрлэгддэг гончиг сумлаагийн талаар одоо танилцсаж мэдэж авах нь ямар гоё. За тэгэхээр Симбийн гончиг сумлаа гэдэг энэ хүн. За зарим өөрийнх нь бичвэрдэр ч гэсэн самб гэсэн байт юм бэлээ. Аавынхаа нэрийг самб гэдэг. Тэгээ Симбч гэж юм гарч яваад байгаа. Тэгээ сүүлд ер нь байгаа бүхэл юм дээр Симбийн гэдэг учраас би Симбийн гэдгээр нь явчихъя. За 1915 онд Цэцэрлэг Мандал аймгийн Баянзүрх уулын хушууны нутаг гэдэг байгаа байхгүй. Энийг болохоор манайхан Ламын гигэний гэдгээр нь ер нь мэддэг юм байна л та. За энэ дээр жоохон тайлбар хийхэд за 1923 оны 3 сард одоо энэ Сайн Ноён хан аймаг гэж байлаа шүү дээ. Тэгэхээр Сайн Ноён хан аймгийг Цэцэрлэг Мандал уулын аймаг болгосон юм байна 1923 онд. За тэгээ дотроо бол одоо 100 гаруй ийм хошуудтай энэ тэрийгэд байгуулж байгаа байхгүй. Тэгээ үүний дараа 1931 онд яг энэ нөгөө Цэцэрлэг Мандал уулын аймаг гэдгийг чинь болохоор Архангай, Хөвсгөл, Өвөр хангай, Баян хонгор болгож задлсан юм байна л да. Үүнээс хойш нөгөө сумдууд нь ингээд бүрдээд ингээд явж байгаа. Тэгэхээр одоогийнхоор бол Баян хонгор аймгийн Өлзийд сумын нутаг юм байна. Тэгэхээр 1915 онд энэ Баян хонгор аймгийн Өлзийд сумын нутагт Твшийн хөрмийн ар ихэн хашаат гэдэг юм газарт одоо гончиг сумлаагийн хувьд төрж одоо эцэг самбийнхаа гэрт гэсэн үг шүү дээ. За тэгээд түүнийг одоо 2 3 настай байхад нь одоо ээж нь бурхан болчихж байгаа. Тэгээ ер нь бол аавынхаа гар дээр болон ээжийнхээ ээж одоо эмээгийнхээ одоо гар дээр үлдсэн гэсэн үг. За тэгээд мэдээж нөгөө баг байгаа хөдөө байгаа хүүхдүүд юм хийдэг ажил бол мэдээж нөгөө хонь маландаа явна тий. Тэгээ түүний аавынх нь аавын талаар дурдах юм бол ер нь нөгөө нэг юм юу гэдгийг амар том гавьяа шагнал хүртсэн тийм зүйл байхгүй. Бас эсэргээрээ буруутаад ингээд нөгөө нэг одоо хэрэг мэрэгт холбогдож исэн ийм түүх байхгүй. 2 3 үеэрээ яг энэ нам жимийн нутагта маллаа амьдарч исэн. Тэгээд боловсролын хувьд бол хит их боловсрол бас биш. Яг малчин ухаанаараа явдаг ийм өрх айл байсан юм байна л да үе удмаараа. Жирийн сайхан Монгол айлсан тий. Аавынх нь хувьд болохоор Монгол бичиг баг заргийн гадралдаг. Тэрнээс ч боловсрол тал руугаа бол биш. Гэхдээ тухайн газар нутагтаа байгаа бас нөгөө нэг бичиг үсэг мэддэг гэдгээрээ бас арай нөгөө нэг одоо хошууд хамгийн газраас нэрсэн бичиг байдаг юм уу тий. Тэрийг ард түмэндээ дуудаж уншиж өгдөг ийм хүн байгаад байгаа юм. За тэгээд ээж нь их эрт насураад эмээтэйгээ тэгээд аавтайгаа байжгаад аав нь сүулдэ бас нэг гэр бүлтэй болоод тий ингээд амьдраад. Тэгээ манай хүний хувьд болохоор дандаа л одоо нөгөө хонь малаа хариулж идэг одоо малынхаа ажил туслаад ингээл байж идэг ийм хүн юм байна л. За ингээд байжсэн 1927 онд залгасан. Хүү бол нэг одоо 12 настай болоод ингэж байгаа байхгүй. Гэтэл одоо нөгөө нэг сургууль боловсрол гэдэг юм уу сургууль энэ баг сургууль гэдэг юм явагдаад идэг. Тэгээ нэг хөдөө орон нутагт байгаа айлууд руу те одоо хүүхдүүдээс сургуульд явуулаа гэд багийнхан дарганч тийм хорон дарганч юм ингээ бичиг явуулдаг өөрөө очдог. Тэгсэн чинь аав нь одоо энэ хүү явчих юм бол те нөгөө мал хуу туслах хүн байхгүй хүүгөө явуулахгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо тэр хашууныхан дээр дарга маргаасан юм шиг байна. Дахиад бичиг явуулж байгаа. За хүүгөө явуулахгүй байх юм бол тэр аавтай хамт бариад аваад ир гэдэг. Тэгсэн чинь одоо ямц явуулах болоо тэгээ 12 настай хүүгээ одоо 12 сарын дүн өвлийн одоо тэр хүүтнэр те 70 гаруй километр газар ингээд хэмээндээ суулгаад ингээд хонон өнжи явсаар хагаад сургуульд нь хөргөж өгөөд анх удаага хүү бол одоо сургуультай золгож гинэ гэсэн үг. Өвөл бас 70 гаруй километр газрыг те ингээд туулна гэдэг амар шүү. За тэгээ 12 настай байгаа хүү маань энэ Баянзүрх уулын хошууны сургуульд анх ирээд тэндээ бас 3 орчим жил сураад 1930 онтой золгож байгаа байхгүй. За тэгээ баг сургууль ер нь төгссөн гэсэн үг. За тэгээ байж итэл энэ Архангай аймгийн төв рүү одоо бэлтгэл дунд сургууль руу дэвшин суралцахаар болж байгаа. Тэгээ дахиад яг явах болоод гэсэн чинь бас өвлийн үлрэл таарчж байгаа. Тэгээ 1931 онд морин өртөөгөр одоо дамжсаар хагаад ингээд тэр сургууль дунд сургууль руу дэвшин суралцахаар явж байгаа юм. Тэгээ энэ сургуульд очиод ер нь болоод энэ баг сургуулийг нь бас энэ гончиг сумлаагаас гадна 2 хүүхэд онц сүнтэй сур төгссөн гэдэг юм байлаа. За тэгээд ингэж яваад цаашаагаа сураад ингэсэн чинь тэр сургуулиас нь бүр дахиад дэвшүүлээд
Улаанбаатар хот руу одоо багшийн сургуульд шилжүүлэн суулгахаар болоод ингээл ерөөсө дамнаал ингээл нутгаасаа ингээд яваад эхэлсэн. Тэгээд яг түрүүний дурддгаар бол түүний хувьд нь өвлийн үлрэл гэдэг юм айгүй сонин үлрэл дээр те дандаа ингэж дэвшчихийдэг юм тохиолдол гараад байгаа байхгүй. Хоошоогоо ч гэсэн бас дурддагдах юм. За тэгээ багшийн сургуульд ирсэн. Энд дээр ирээд 3 жилийн хугацаанд тус сургуулийг одоо суралцаж төгсөөд тэгээ дээрэс нь хөгжмийн сайн дурын бүлгэн гэж байгаа. Тэрэнд нь бас ингээд ороод өөрөө яваад байгаа. Тэгсэн чинь тэнд нь гардаж хүлээж авсан хүн нь болохоор Даштлэг гэдэг хүн байгаа. Энэ хүний хувьд болохоор одоо энэ Монголын томоохон хөгжимчдийн те их багшаар нэрлэгдэх маш мундаг хүн юм байна л да. Тэгээд энэ хүн чинь бүр яг ингээд ирээд тэгээд ээжээсээ ч бас ингээд холдсон байсан хүүчим. Яг тийм ээж шиг нь их дулаах нарын Даштлэг гоо гэдэж авсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо юм хилдэг, заадаг, сургадаг. За дээрэс нь одоо нөгөө энэ Яочин, Мандлин гэдэг хөгжмүүдийг бас заагаад сургаад сургаад эхэлж байгаа. Тэгээд нөгөө сайн дураараа энэ хөгжимчдтэйгээ хамт тоглоод явждаг. За тэгээд энэхүү Даштлэг гэдэг хүний хувьд болохоор Бүгд найрамд Монголд улсын ардын жүжигчин. Дээрээс нь одоо энэ урлагийн одоо их тайзнаа 50 гаруй жил зүтгэсэн. За тэгээд маш олон алдартнуудыг бэлтгэн гаргасан тэднэрийн бол их багш гэж нэрлэгддэг. За тэгээд дурдах юм бол Гончиг сумлуугаа бас өөрөө орж байгаа. Дээрээс нь Бэлгийн Дамтэн сүрэнгой, Жамяангой, Чулуунгой, Даш тулмгой гэх мэтчлэн одоо маш олон энэ шав нарыг гардаг төрүүлсэн тэр хүмүүс нь эцэстээ бол одоо маш том хэмжээний одоо урлагийн зүтгэлтнүүд болсон. Ийм хүний шавар жоохон хөвгт ирж байгаа байхгүй. За тэгээ хөгжим дурлаа. Тэгэл хажуугаар нь мэдээж нэг багшийн сургуульдаа суралцахдаа хажуугаар нь хөгжмийн талаар ингээ сайн дураараа яваад багшаасаа сонгоод сураал яваад байгаа. Тэгээ байжсэн чинь энэ дунд нэг орос хэлэндээ бас нэм гайгүй сайн хүүхдүүдийг шалгаруулж авч байгаа юм байна л да. Тэгээ шалгаруулж авангуутлаа зөвлөлт холбоот улсад суралцуулнаа гэд бүртгэж авч эхэлсэн юм байна. Тэгсэн чинь түүнийх нь бүрэлдэхүүнд нь тэр 10 гаруй хүүхдийнх нь бүрэлдэхүүнд манай Гончиг сумлууга тэнцэж байгаа байхгүй. За тэнцэн гутал нь бас л тэр мөн өвлөн задгаа машин дээр ингээд суулгаад те улаан өөд рүү аваа явчих. Ингээд ерөөсөө энэ өвлийн үлрэл яг түүний хувьд бол ингээд дараагийн шат руу алхах нэг юм болоод байгаа байхгүй. За ингээд задгаа машинаар улаан өөдөд аваачаад за нөгөө Рафак гэдэг шүү дээ те. Манай Монголын нэлээд том зүтгэлтнүүдийн төгссөн сургуулиудын нэг болох Рафак гэдэг байгаа. Энэ маань болохоор улаан өөдөд байгаа сургууль. За энд очиод хэлний бэлтгэлдээ сурч эхэлж байгаа. За яг түүнийг энэ хэлний бэлтгэл сураад түүний араас сонгосон одоо мэрэгчлэн гэх юм уу те сурж байгаа сургууль нь хуваарлсан сургууль нь энэ Ирхүүгийн мал эмнэлгийн сургууль байгаа байхгүй. За тэгээ мал эмнэлгийн сургууль руу ороод одоо мал эмнэлгийн сургуульд 4 жилийн хугацаанд суралцж байгаа. Малын эмчээс суралцж байгаа шүү. Бид нар ч бол моцтой тухай ярьж байсан. Тийм тэгсэн гол нь өөрийнх нь сонирхол нь хөгжим байгаад байдаг. Гэхдээ ингээд чиглүүлж яваад ингээд сурж байгаа юм л мал эмнэлэг бол таарад байгаа юм л та. Тэгээ эндээ болохоор 1933-аас 1937 оны хооронд ерөөхдөө байгаа юм. За тэгээ эн чинь бол 18 настай хүүхэд очих гэсэн үг байхгүй хойш энэ Ирхүү рүү. За тэгээд хөгжмийн боловсрал гэдэг юм уу хөгжмийн талаар ямар ч мэдгэдэггүй байхгүй бүр очиж байгаа. За тэгээд өөрийнхөө нэг багшийн зааснаар бол тоглодог юм байгаад. За тэгээд энэ Ирхүүд тухайн сурж исэн сургуулийн клубд төгөлтөр хуур байхгүй юу. Тэрийг хүү их сонирхоод хараал ингээл үзээд байгаа. Дээрээс нь өөрийнхөө сонирхлоор яг ингээд өөрийнхөө тоглодог байсан тэр хөгжмүүдийг тэр төгөлтөр хуур дээр дарж үзээл те оруулах гэж үзээл ингээл сонирхоод байгаа. Тэгээ бас нөгөө тухайн үед нь байгаа тэр нийтийн бүжиг гэдэг юм нийтийн аян маяг те бас сонсголоороо сонсож байгаа тэр төгөлдөр хурдад сонсох гээд ингээ яваад. Тэгээд тэр сургуульд сурж явах явцад нь Ирхүүгийн радио хорооны хөгжмийн одоо нэг юм баг байна л та бүрэлдэхүүн гэх юм уу. Гэсэн чинь тэр бүрэлдэхүүнд нэг эцгийн 6 хүүхэд 6-лаа хөгжимчин байдаг тийм нэг гэр бүл байна гинэ. Одоо энэ Пинковийнхэн гэдэг байгаа. Энэ хүмүүсийн аль нэгтэй танилцсан юм байна л да. Тэгээ нөгөө хэдийн тоглож байгаа хөгжим болох нөгөө Доомбор хөгжим ба шүү дээ тий. Доомбор дээр тоглодог. Гэтэл манай хүний чинь багшаараа заалгасан нөгөө нэг мандлин гэх мэтлэн тий ойролцоо 4 утастай хөгжим байж таарад байхгүй. Тэгээ нөгөө хэдийн хөгжим тоглохыг харж байгаа л өөрөө очиж сонирхол тий. Ингээд үзэн гутал нөгөө 4 утастай учраас бас тоглоход амар. Тэгээ бас давхар ингээд эдний тоглодог энэ Доомбор гэдэг хөгжмийн талаар ингээд сонирхоо тэдэн дээр нь тоглоод сураад үзэж байгаа байхгүй. Тэгээ үжсэн нөгөө нэг Пинковийнхэн чинь 6 одоо нэг айлын 6 6-лаа хөгжим чинь байна шүү дээ тий. За чи хамт тоглоод үзэх юм гэсэн л болол та. Тэгээ тэр бүрэлдэхүүнд нь ороод энэ Ирхүүгийн радио хорооны тэр хөгжмийн одоо тэр бүрэлдэхүүнд нь ороод хамтлагт нь ороод тоглож үзэж байгаа байхгүй. За тэгээ тэнд тоглохоор ч юм бол мэдээж өөрийнх нь нөгөө нэг тоглож үзэжсэн хөгжмүүдээс шал ондоо одоо соёлын хөгжмүүдийг тоглох нь шүү дээ. За Россини, Бизе, Вебер зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглоод за тэнд бол одоо ингээд өөр улсын, өөр соёлын тий өөр хөгжмүүдийг тоглоод нүд чихнэ онгоохот эхэлж байгаа л гэсэн үг. Тийм малчин хөхөд улаан үзэд очиод Италийн хөгжмийг тоглож штэ. Хамгийн гол нь бүх энэ хөгжмийн талаар сонирхоод байгаа юмд нь үндсэн малын хэмжээс гадна зүгээр сайн дураараа.
Зүгээр л сайн дураараа сонирхоод яваад байгаа байхгүй. Сонирхолтой юм чи яах юм бэ те. За тэгин гол яг тэр хугацаанд одоо тэр эрхүүд суралцж исэн оюутнууд гэдэг юм уу те бүгд л ер нь бол энэ рафака дамжиж гарч байгаа байхгүй. Тэгэхээр өөр мэрэгжтийнч бай те өөрийнхөө сурж байгаа мэрэгчлээс өөрч бай тэр сургуульд харьяалагдаа тэр хэлний бэлтгэл явж байгаа хүүхдүүд чинь монголчууд учраас нэг нэгнтэйгээ уулзаж нөхөрлөх танилцах нэг баяр наадам болох юм бол хамтдаа суух мох юм байж л байсан баг. Тэг гончиг сумлуугааг тэнд сурж явах үед нь давхар яг суралцж байгаа хүмүүс юмжаагийн цэдэн болох ба гэх мэтчлэн хүмүүс яг тэнд суралцаад байж байгаа юм. Тэгээ ер нь л бүгдээрээ гончиг сумлааг ер нь хөгжим дуртай, хөгжмийн өнд сонирхолтой дурлцсан ингээд тэрүүгээрээ ингээд одоо байнга л тэр хөгжмийнхаа одоо хичээл мичээлийг хийж идэх газар нь ингээд сууж идэх ч гэдэг юм уу те тэр талаар нь мэддэг гэж байгаа юм. За тэгээд сургуулаа төгсөх болж байгаа малын хэмжээр төгсөөд. За тэг төгсөх болонгууд л за мэдээж одоо очингууд л малын хэмжээр манад хаана хин хэрэгтэй байгаа үлээ тийшээд хуваарлагдана ойлгомжтой. Тийшээ очихдоо хөгжмийн зэмсэг олоод аваад очих юм бол тэн дээрээ бэлтгэл хийгээд иж болох юм байна гэд өөрөө эрхүүгээс явахынхаа өмнөхөн одоо хөгжим худалдаж авч байгаа байхгүй. За тэр хөгжим нь болохоор хийл хөгжим. За 22 настай боллоо. За тэгээ эргээд нутагтаа ирлээ. Малын эмчээр төгссөн сайхан залуу ирж байгаа. За тэгин гутал хаана малын эмч хэрэгтэй байна гэж хуваарлал явуулсан л дээ. Тэгсэн чинь Өмнөг аймгийн Луус сум руу хуваарлагдж байгаа байхгүй. За ингээд Өмнөг аймгийн Луус гэхэр манайхан гайхчихж магадгүй. Одоо бол бид Дундгой аймгийн Луус гэдгийг нэг мэддэг. Тэгсэн чинь энэ Өмнөг аймгийн Луус гэж улмал Өмнөг аймагтай харьяалагддаг байсан юм байна. Ингэж яагаад 1937 он хавцаа биш 1942 он хавцаа одоо яг энэ Өмнөг аймгийн Луус байсныг Дундгой аймгийн Луус болгож хуваарлсан юм биш үү. Тэгэхээр тэрнээс өмнөх үйл явдал учраас Өмнөг аймгийн Луус гэж дуусаад байгаа шүү. За тэгээд 37 хавцаа манай Өмнөг аймгийн Луус суманд харьяалагдаад малын эмчээр очиж байгаа. За тэгээд хийл хөгжмөө аваад очсон. Дээрээс нь одоо энэ манай Монголын одоо энэ хөгжмүүд те үндэсний хөгжмүүд одоо тэр нот гэдэг нь яаж дуурайд идгийг гэдэг тийм ямар ч мэдэгдэхүүн зүйл байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл тэр хөгжим нь энэ дэр дараад ингээд дуурахаар ямар нот дуурд юм уу гэсэн тэр зүйл ерөөсөй байхгүй. Тэгсэн чинь манай хөдөө байхдаа малынхаа эмч байхынхаа хажуугаар тэр ажлынхаа хажуугаар одоо яг тэр зүйл рүү анхаарч эхэлж байгаа байхгүй. Яаж юм нэхлээр нотыг хэрхэн сурах бичиг гээд ийм өөрөө ном гаргаж байгаа. 20 настай залуу маань. Тэгээд энэ маань Монгол ардмын хөгжмийн хэрэгсэлд одоо хөгжмийн зэмсгүүдэд зурж агаад. Тэгэд энэ дээр дараад ингэх юм бол тим нот дуурна. Энэ дээр дараад ингэх юм бол ийм нот дуурна гэд анх удаага Монголын хөгжмийг нотлсон тим номыг гаргаж байгаа байхгүй. Тэр хөдөө малын эмч байх та. Тэгвэл тэр нэг радиогийн хамтлагт байхдаа хит юм сурч тээ. За магадгүй те нотлыг юм сурч байгаа. За тэгээд тэрийг зураад ингээд ингэх юм бол ингэн мэгэн гэсэн гарын авлага маягийн багхгүй баг. Тэгээд ингээд тэгэн гутлаа уугарч Монгол бичгээрээ те ингээд бичээд тэр номыг гаргаад ингээд хэвлүүлж байгаа хотроо. Нэр Монгол бичих шүү дээ. Яасан гоё. Тий, сонирн богоц. Тэр жоохон залуугийн толгойд ийм орж ирж байгаа шүү дээ. За ингээд Луус суманда 2 жил. Дээрээс нь Өмнөг аймагта 1 жил. Ингээд нийтдээ 3 жилийн хугацаанд ажилласан. 1939 онтоос олгоод тэгээд ажил Улаанбаатарын мал эмнэлгийн техникумд орчуулагч багшаар хэрэгтэй байна гэдэг хөдөөнөөс наашин татчихин л та. За ингээд Улаанбаатарт ирсэн. За тэгээд энд ирээд тэр одоо багшийн ажиллаар ажиллаж явах хугацаанд бас л нөгөө хаа явсан газартаа тэр хөгжим юм хаана нэгдийг сонирхоод явдаг хүн чинь мэдээж Улаанбаатарт ирсэн тэр ажлыг хийж идэл дийлэнх нь одоо энэ Ленин клуб гэд те яриад идэг. Энэ дээр одоо хөгжмийнхэн цуглардаг, яруу найргийнх нь зохиолчд цуглардаг те. Тэгэл улсын ажилч явагдчихийдэг, кино шийдэм юм хомж гарч идэг. Тэгэл Ленин клуб ч юм одоо 1921 онд нийслэл хүрээнд анх одоо нэг Оросын худалдаа үйлчилгээ эрхлэгч нөгөө нэг иргэд чинь хүссээр хагаад нэг юм байгуулж байгаа шүү дээ. Тэрийг олох нэг Нардом гэдээ нэрлэлсэн байгаа тий. Тэгээ Нардом гэдэг нэр маань бас манай Монголын энэ том зүтгэлтнүүдийн амьдралын түүхэнд маш их орж ирээд идэг. За тэгээ Нардом бол одоо галт автаад ингээд байхгүй болсноос хойш 1929 онд анх энэ төв талбайн урталтын Ленин клубыг барьж байгаа. Тэгээ Ленин клуб чинь Монголын анхны хоошоо харсан хаалгатай барилга гэдэг шүү дээ тий. Бас тэгээд энэ нийтийн одоо тоглолт тавигддаг нэтэрэ гэдэг утгаараа бас анхны барилгуудын нэг гэдэг. Тэгсэн энд бас л нэг юм хөгжмийн юм явагддаг юм байна. Кино дуу шийдэм юм болдго юм байна гэдгийг сонсцсон. Тэгээ багшлагынхаа хажуугаар ийшээ бас ингээд татагдаад л байгаа. За тэгээд ирсэн. Ирсэн чинь тэр дунд нь бас одоо зөвлөлтийн сайн дурын уран сайханчд байна гинэ. Эднэрээс бүрдсэн юм найрал хөгжмийн бүрэлдэхүүн гэж байдаг. За тэгээд тэн дээр ирээд бас нөгөө хилтэй учраас нөгөө эддэг ойлголцоо. За би жишээлбэл тэр хойно эрхүүд байхдаа те би радио хороонд нь ингээд ажиллаж илаа ийм бүтээлийн ажилладаг гол нөгөө эд чинь бас мэддэг. Тэгээ нөгөө эддгээ нийлээл бас хөгжимддэг байх нь л те. За тэгээ байж ил тэр 1939 онд нь
улсын цирк байгуулах болж байна гэд энэ улсын хорооноос тэгсэн юм байна. Тэгээд одоо энэ хаана байгаа энэ хөгжмийн одоо суур мэдлэгтэй гэдэг юм уу одоо ингээс хөгжим тоглолтог энэ хүмүүсийг татаж авах хэрэгтэй байна гэж тэгжидэг. Гэтэл манай өмчин болохоор Малтарайлангийн яамд харьяа л та. Тэгсэн чинь одоо энэ урлагийн хорооноос нь Малтарайлангийн яам руу бичиг ирж гинэ. Ямар бичиг ирсэн гэсэн чинь за энэ харьяанд байгаа те гончиг сумлаа гэдэг хүнийг авах хэрэгтэй байна. Улсын энэ цирк байгуулах гэж байна. Одоо тэгэхээр унаа сайхны хүмүүс хэрэгтэй. Ингээд авах хэрэгтэй байна гэсэн чинь Малтарайлангийн яамнаас нь хариу өгч гинэ. Өгөхдөө тэгсэн гинэ. Гончиг сумлааг өгөхгүй ээ. Хэрвээ авъя гэж байгаа бол те Малтарайлангийн яамнаас энэ гончиг сумлааг авъя гэж байгаа бол урлагийн хороо 20,000 төгрөг төлж иж аваа гэсэн ийм агуулгатай тийм хариу илгээсэн гинэ. Тэгээд Орнолдо Мессиг зарж байгаа юм шиг болох нь шүү дээ. Одоо ингэдэг шүү дээ. Бид нар сүүлд ингээд одоо Саксон бөмбөгийн сонирхолтой сайн тамирчин хэрвээ нэг даатгалын компани ажилтан байх юм бол те тэрийг өгөхгүй л гэдэг шүү дээ. Те тухайн байгууллагч чинь бас тэр спортын юу хэрэгтэй байгаад байдаг. Яг тэрэн шиг юм болж байгаа байхгүй. Өгөхгүй гээд. Тэгсэн чинь нөгөө хэд нь одоо санал тавиад бүр болохгүй болонгууд л нь Цэдэн Бал руу хандаад Хэмжээгийн Цэдэн Бал нь болохоор Малтарайлангийн яам руу хандаад бүр бичиг хийгээд альбом тушаал заагаад те. За гончиг сумлаг улсын энэ цирклөө хуваарлаа. Өгөө гэсэн тийм бичиг өгж ийж одоо гончиг сумлагыг яг энэ мэрэгжлийнхэн байгууллага руу буюу хөгжмийн те циркийн байгууллага руу оруулж ирж байгаа байхгүй. Тий. Нөгөө юу 20,000 те одоо нөгөө хаантан айлж чинь шүү дээ. Яг хөө тэгээд энэ яриа гарснаас ахуулаад нөгөө 20,000 гончиг сумлаа гэд тэгээд идэг байсан юм байна лээ шүү. Бас. За ил хамтаа танилцуулж те. За нөгөө наадан болох гээд одоо ч нөгөө ер нь аялал зугаалгын ёстой эд үе шүү дээ. За тий. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр биднэрт юу тохиолдох вэ гэхээр бид нар маш их хіднэ. Яг одоо маш их мах хідэн маш их айраг уун алкогол хэрэглэн тос өөхт ихтэй ялангуяа малын өөхт их юм идэнэ. За энэ ч нэг асуудал үүснэ. Бид нар хоол идэхээр энэ хоол босруулах их чухал хэрэгтэн байгаа шүү дээ. Одоо нойр булчирхай гэх тээ. Эн чинь өөр тэр нойр булчирхаас маш их тийм ферментүүд ялгарна. Фермент ааврууд. За ингээд би за нэг юм идчихэр энийг би задлах үүрэгтэй гэдэг нэг фермент нь ялгарч чинь тэгтэл өөр хоол ичгээр тэгвэл би энийг задлаа гэж одоо нэг фермент гараад ирэх нь шүү дээ. Ингээ сайхан биднийг одоо энэ чинь хоолыг сайхан босруулаад задлаа тий ингээ явчихчаа. Гэтэл за бид нар мах идэхэд байна шүү дээ. Энэ нөгөө буруу хэрв хоол идэх юм бол энэ нойр булчирхай чи өөрөө их хэцүү байхгүй. Энийг одоо яаж задландаа гэд. Тэгээ нөгөө хэвийн ажиллаж явах хэрэгтэй юм чинь хэвийн босуулж эхэлдэг. Жишээ нь та бүхэн мэддэггүй үгүй ингээд махыг юутай хольж идэж болдгоо. Жишээ нь луум, байцаа, гурил, төмс эднэртэй хольж хэрэглүүл муу юм байгаа шүү дээ. Оо тийм үү. Тий уулна. Наад чи бүгд ордог хэлж шүү дээ. Одоо хорхог боодог бүгд байж бүгд. Тэгээ тос өөх ихтэй. Тий. Тэгээ араас нөгөө айраг мэрэг алкогол хэрэглэдэг. Тэгдэг. Ерөөсөө алкогол, тос ихтэй хойл, элсэн чихэр, шош, ванду, мөө, кофе, шоколад хийж усунда байцаа гэд. Уул бүгд ингээ сайн шүмслээ. Ингээд ер нь нойр бичгээд их төвхтэй. Гэтэ бид нар хэрэглэнэ. Хичнээн мууч гэсэн бид нар хэрэглэх нь ойлгомжтой. Нэгэнд хэрэглэх юм бол таны нойр булчирхай чи өвдөн шүү дээ. Яг ингээд ер нь хэцүү болно. Тэр үед яах вэ гэдэг. Тэр үед та энэ панкреатин гэдэг. Одоо энэ нэмийг ер нь хэрэглээрэй. Панкреатин болохоор нойр булчирхай, ходоод, хоол босруулах үйл ажиллагааг дэмжин сайжруулдаг тийм юм. Хүссэн хоолоо идмээр байгаад байдаг. Гэтэл нөгөө гиз дүүрээд хямраад байдаг. Тэ? Нойр булчирхайн зочмог өрөвсөл гэдэг чинь аимшиг шүү. Тоглоом биш. Өнгөрсөн жилүүдийн тэрний өмнөх жилүүдэд яг нойр булчирхай тэгээ яг наадмын үеэр чи буруу хэрэглэнээс болоод бас айгүй олон хүн эсэдсэн шүү дээ. Гол нь нойр булчирхай чинь ингээд хүнийг өвдөлтийн шоконд оруулж өгдөг байхгүй. Өвдөлтийн шок гэж байдаг. Одоо нэг шүд өвдөхөөр нэг тэдэм баалын газар үлдэх гэдэг шиг ингээд хэдүүл нэгээс 10 хүртэл хэмжээ гэж бодъё л. Тэгэхэд хамгийн өндөр нь одоо нөгөө хүүхэд төрүүлэх эднэр байдаг ч гэсэн тэрнээс хамгийн хүнд нь энэ нөгөө нойр булчирхай өвдөлт байдаг шүү дээ. Тэгэхээр энийгээ даалгавар насаард. Тэгэхээр ер нь одоо цагаан сараар тэгээд наадмаар тэгээд шинжлэр энэ гурван баяр наадмын үеэр бол ер нь панкреатиныг та ер нь хэрэглээрэй. Шинжлэгдсэн савлгаатай шингээлтэн тусал одоо тэгээд туслах юм панкреатин. Өөртөө ойрхон бүх хэмийн сангуудаас ер нь худалдаа авах боломжтой болсон. Тэгэхээр хөдөө гадаа явахдаа ер нь ингээд өөртөө ер нь бэлэн аваа явчихна. Таны нойр булчирхайг аврах энэ бүтээгдэхүүн бол панкреатин юм шүү. За баярлалаа. За баярлалаа. За нөгөө малын эмч хийгээд зүгээр сонирхлоороо л хажуугаар нь ингээд хөгжим тоглоод хүн болгонтой уулзаал те чадхаараа яваад исэн хүмүүс маань одоо л нэг яг салбар руугаа орж ирж байна гэсэн үг байхгүй.
За тэгээд салбар руу орж исэн хүн бол өөрийнх нь дээр сонирхол энэ тэр маш их юм байгаа шүү дээ. Энэ хугацаанд өөрийгөө бас хөгжүүлчихэд байгаа шүү дээ. Хөгжүүлчихэд байна тий. Монголыгаа ч тоглож чинь тэр Европт ч тоглолт энэ Италийн хөгжимч тоглож чинь тий. Ингээд маш их юм үзсэн байж. Тэгээ байжсэн чи одоо нөгөө ойнууд тохиолдно л доо. Одоо ардын хувьсгалын тэдэн жилийн ой гэдэг ч юм эсвэл нөгөө бид нар ч бас нөгөө октябрийн хувьсгалын тэдэн жилийн ой маяг манайч айгүйх нөлөөлдөг байлаа шүү дээ. Тэгсэн чинь октябрийн хувьсгалын 25 жилийн ой баяр болж байна гинэ. 1942 юм байна. Тэгэхээр 1942 онд чинь одоо нөгөө тэр хувьсгал баярыг хийхин тулд те нөгөө юу яадаг шүү дээ. Дуучдын дунд те эсвэл нөгөө нэг хөгжмийн одоо хөгжим тоглодог хүмүүсийн дунд тэгэл нөгөө утга зохиол шүлэг бичдэг хүмүүсийн дунд ч гэдэг юм ингээд уралдаанууд яваад байдаг шүү дээ те. Тэгсэн тэр дунд нь манай хүн нэг хөгжим хийж л те. Тэгсэн тэрнийхээ шүлгийг нь болохоор бүхийн баастгай шүлгийг нь бичсэн юм байна. Дуучныг нь болохоор хайдууга дуулсан юм байна. Яасан мундаг хүмүүс. Тэгсэн одоо мэдээж л бүгд жоохон залуучууд байх нь шүү дээ. Тэгээ дууных нь нэр нь юу юм гэсэн чинь Чамайг үди гэдэг нэртэй дууг хийсэн юм байна л да. Тэгээ нөгөөтгөө уралдаанд оролцоод тгсэн чинь нөгөөтг нь тэргүүн байрын шагнал авчихсан. За тэгээд нөгөө тэргүүн байрын шагнал авсанд одоо 1500 төгрөгөөр гэж байгаа тухайд шагнуулсан байгаа. За тэгээд дуучид нь одоо хөгжимчд нь яаж ч одоо шагнуулсан те ямар ч хувааж авсан гэх мэтчлэн иймэрхүү юмуд гараад эхэлсэн. За одоо нөгөө өөрөө хөгжим дуу те нийтийн дуу гэдэг чинь иймэрхүү юм зохиож болдгоо гэдгийг бас анзаараад өөрийгөө батлаад эхэлчихэж байгаа гэсэн үг. За тэгээ байж идэл удаагүй энд чинь 3 жил юм уу 2 3 жил ажиллаад байж исэн чинь одоо Монголын засгийн газар бүгд найрамд Монгол улсын засгийн газар урлагийн хорооноос циркийн хөгжимчин гончиг сумлаг дуудаж ийн гинэ. Тэгээ яваадсан чинь яг нөгөө 1943 он зөвлөлт холбоот улсч одоо нөгөө нэг 2 дугаар дайн маань болчихсон тий агай их орны дайн гэдэг ийм их юм болцсон. Ийм ер нь жоохон хүндхэн байсан үеч гэлээ зөрүүлээд одоо гончиг сумлаг яах гэж энэ урлагийн хороо дуудсан бэ гэхлээр юу яана? Москва руу явна. Москвад Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургууль гэж битгий тий. За энэ бол маш том сургууль. Энэ рүү одоо Монгол улсын засгийн газрын урлагийн хорооноос одоо батламж итгэмжлэг хийх гэдэг юм уу тий. Ингэж хийж яагаад ганцхан хүн явуулах боломжтой болсон. Энэ дээр чамааг явуулна гэдэг. Энэ хүн маш том ихтгэл хүлээлгэж байгаа байхгүй юм байна. Тэгсэн чинь одоо ингэ явах болж байгаа юм. Тэгсэн чинь нөгөөдгөө судлаад үзсэн чинь эн чинь бүр зөвхөн Монголоос биш. Алс дорндоос анх удаага яг энэ сургууль руу ирж сурж байгаа анхны одоо Аз хүн болоод төвж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ хүн чинь ингэж суралцаа 43 онд. Тэгсэн чинь одоо энэ бүгд найрамд Хятадд улс те Хятад ард улс за Японы хөгжимчд эдгээр мэдэр бүгд хизээч Европ руу орж ирээгүй байсан. Гэтэл бүр энэ Азийн төлөөллийн анхны хүн болоо сонгогдож явчихж байгаа. Дорн Азийн те. Дорн Азийн маш том хүн олоод ирж байгаа. Ороод ирж байгаа. За тэгсэн явах боллоо. Нөгөө сургууль нь бүр маш өндөр хариуцлагатай, маш их юм шаарддаг амар том сургууль юм байна л да. Тэгээд энэ сургуульд чинь ороод зүгээр анхны одоо нэгдүгээр хүлээлээс юм уу те хичээлээ ойлгоод ингээд суугаад эхлэхийн тулд хөгжим мэддэг хүн байлаа гэхэд бүтэн 1-2 жил бэлтгэлээр нь орж иж те бэлтгэлд нь байж иж тэгжиж нэг юм сургууль руу орж ихтэй хичээлээ үзэж эхэлдэг. Бүр маш өндөр шаардлагатай сургууль юм байна. Гэхдээ 1-2 жилч багтал. Одоо л бүр одоо энэ гончиг сумлаагийн нэрэмжит нөгөө консерваторыг бүр 12 жил сурчаад тэгчээ тийшээ явна шүү дээ бүр. Тий. 1-2 жилч багтахаар ийм өндөр хариуцлагатай сургууль гинэ. За тэгээд Улаанбаатараас ногоон онгоцоор ниссэн гэж байгаа. Улаан өдрөө. За улаан өдрөө нислээ. Улаан өдөд очиод улаан өдөөс галт тэргээр Москва руу явсан гэж байгаа. За тэгээд Москвад очлоо. Тэгээ очихдоо энэ хүн маань харин юуг ойлгож очсон бэ гэхээр тэр нөгөө хүлээлж байгаа итгэл мэтгэлээс тэгсэн юм болов. Хөгжмийн зохиолчд сурна гэсэн юм л да болно. Хөгжмийн зохиолч сурна гэдэг. Тэгээ хөгжмийн зохиолчд сурах гээд очисон чинь за дан ганц хөгжмийн зохиолч байснараа тухайн улсын энэ урлаг соёл гэдэг юм уу те хөгжмийн боловсрол дээшилдэг юм гэдгийг энэ залуу ойлгоод эхэлж байгаа. Энэ дэр хөгжмийн зохиолч нь хэрэгтэй юм байна. Тоглодог тэр хөгжимчд нь хэрэгтэй юм байна. Тэрийг нь удирддаг удирдаач нь хэрэгтэй юм байна. Инг хэрэгтэй юм, нэг хэрэгтэй юм. Би тэгэхээр энд ирсэн хугацаагаа аль болох бүх салбарын бүгднгээс нь онлайн шитэр практик шитэр бүх юмыг сурч авах хэрэгтэй юм байна гэдэг. Өөрийгөө үнэхээр завгүй ойлгож дайчилж эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд элчингийн хүмүүстэй санал тавьж байгаа гэсэн гинэ. Би ганцхан хөгжмийн зохиолч биш. Би 2 дахь мэргэжлээ давхар сонгомоор энэ дээр нь би удирдаачаар суралцах хэрэгтэй байна гэдэг хүсэлт өгөөд тэгсэн нөгөө газраас нь зөвшөөрөөд тэгээ ингээд 2 давхар буюу хөгжмийн зохиолчороо удирдаачаараа давхар ингээд суралцаад эхэлж байгаа. За тэгээд онлайн талыг нь маш их судалдаг. Онлайн талаас гадна тэр хөгжмийн зохиолч удирдаачаас гадна ямар мэргэжлүүдийн тэр болгоных нь онлуудыг нь хөөж суралцж эхэлсэн гэдэг. За эндээ бол нийтдээ бүр яг 7 жилийн турш өөрийгөө үнэхээр дайчлаад бүр тасралтгүй зүтгэсэн. За тэгээд нөгөө бас л нөгөө нэг юуныхаа элчин сайдуудтай тийм элчин сайдын газрынхаа хүмүүстэй хэлж байгаа тийм тусгай үнэмлэх гаргуулж аваад
За тэгээд сургууль дээр тоглогдож байгаа тоглолтууд тэр болгоныг үздэг. Жижигч бай, томч бай хамаагүй бүгднийг нь үздэг, тэмдэглэл хөтэлдэг ингэдэг. Дээрээс нь нөгөө Москвад ирээд тоглож байгаа тэр театруудад тавьж байгаа тоглолтуудыг бүгднийг тэр үнэлгээ барьж шууд үздэг. За тэгэл яг одоо симфонитер гэхтэй симфоник ингэдэг юм байна. Одоо жишээлбэл жижигхэн юм найрал байлаа гэдэг юм уу те тэр мэрийг хүртэл ингэдэг юм байна гэдэг бүгднгийн тус бүтэн задлаад ойлгоод аль болох байгаа хугацаанд тэр салбарт ямар мэрэгжил боловсон хүчин байдгийг тэр болгоныг ойлгож авахгүй бол дайшлаад үзээд байдаг гэсэн үг байхгүй. За ингээд 7 жилийн турш тасралтгүй өөрийгөө бүр ингэж хөгжүүлсэн. Өстой бүр нойр хоолой хасан байж те ингэж үзэж байгаа. Энд чи яг харахгүй алт орондын анхны оюутан Монголын анхны энэ хөгжмийн зохиолч хүн шүү дээ. Тэгээ өөрөө хөгжмийн зохиолч гэдэг нь боловч энэ хөгжмийн боловсролыг бүтэн энэ бүтцээр нь одоо энэ дөөр те одоо энэ симфони найрал хөгжимд одоо юу гэдгийг тоглолт сонгодог урлаг энэ болгоныг бүгднгийн задлаад бүгднийг тэмдэглэж аваад байдаг. Тэгээ энэ чи бараг 30 настад явж байгаа шүү дээ. Тий. Тий. Жоо хүүхд яваагүй шүү. Тий. Тэр хариуцлагаа ойлгоцсон. Тий. Эргэж ирэхдээ бол 35 настай ирж байгаа байхгүй 1950 онд ирж байгаа. За тэгэл ирээд юу руу орох вэ гэхээр Монголыгаа харна. За тэгээд энэ ядчил эн чинь зөвхөн энэ театр урлагтай холбоотой биш юм байна л да. Одоо бидний нөгөө нэг радио хороо тэнд хөгжим байгаа тий. Одоо эсвэл энэ тентхийн одоо ямарваа нэг арга хэмжээ нээлт бүгд л хөгжимтэй холбоотой. Тэрийг нь хүн л тоглож байгаа. За тэгээд сургууль боловсон хүчингээ бэлдэх дээрэс нь тэр театрт филармон гэдэг юм уу тий. Энэ болгон дээр гадны театрын том бүтээлүүдийг дэлхийн том бүтээлүүдийг авчиж тавьж тоглуулах. Тэгсэн тоглож байгаа одоо бүрэлдэхүүн нь хөгжимчд нь ямар хуу төвшний хөгжимчд байгаа, дуучид нь ямар төвшөнд байгаа, одоо балетчид нь ямар төвшөнд байгаа. Тэднийхээ боловсон хүчнүүдийг бэлдэх гээд бүхэл бүтэн энэ салбараар нь ингээд ойлгоод ирсэн. За ирж байгаа хүний хувьд бол ганцхан хөгжмийн зохиол бичээс байхгүй нь шүү дээ. Бүр салбараа тэр чигт нь барьж хөдөлнө гэсэн үг. Давхар маш олон ажлууд руу ханц шумалж орж байгаа. Тэгээд улсын хөгжим драмын театрт хөгжмийн удирдаачаар өөрөө давхар ажиллаж байгаа юм. Дээрэс нь радиогийн хороо тий улсын радио хороонд хөгжмийн редакцт нь өөрөө ажиллаж байгаа юм. Дээрэс нь зөвлөхөөр нь давхар ажиллаж байгаа юм. Яаж л энэ хөгжим бүжгийн дээд сургууль гэж байгаа тий. Энд нь уран сайхны удирдаачаар бас давхар ажиллаж байгаа юм. Давхар тэгээд нөгөө хөгжим хийх гээд явж байгаа залуучууд. За энэ улсын циркийн хөгжмийн хороо нэг хөгжимчтэй энэ болгондоо давхар заагаад зүйлээд эхэлж байгаа байхгүй. За тэгээд үнэхээр тэр суутнуудын чинь их багш нь ирж байгаа байхгүй 30 идэх настай. За ингэ байжсэн чинь ардын хувьсгалын 30 жилийн ой тий тохионоо. За 1951 он гэсэн үг. Тэгсэн чинь 1951 он болоод ингэтэл анхных нь нөгөө нэг ажил буюу одоо энэ баримтат кино хийгдэхэр болж ингэнэ. Бүгд найрамдах Монгол ард улс гэсэн нэртэй баримтат кино хийгдэхэр болж. Гэтэл манай он чинь дөнгөж одоо Москвагаас сургуулаа төгсөөд ирсэн саяны энэ ажлууд руу ингээ ханцуушуулаад орох гэж байгаа. Тэгээд ерөөсөө хийнэ. Монголд байгаа ганц одоо хөгжмийн зохиолч нь одоо мэрэгжлийн гэх юм уу те хөгжмийн зохиолч нь та. Гэ барьж аваад манай он яг энэ баримтат киноны хөгжмийг өөрөө гардаад яг хөгжмийн зохиолчор нь ажиллаж байгаа. За тэгээд яаж тоглохын, хин тоглохын, хөгжимчд нь яаж тоглохын бүхэл юм дээр нь өөрөө оролцсон. Бас удирдаач тийм ээ. Энэ болгоныгоо хийгээд дууссан. За тэгээд энэ кино гарсан, баримтат кино гарсан. За тэгээд энэ киноных нь хөгжим нь олон улсын баримтат киноны наадмаас шилдэг хөгжмийн тусгай шагнал хүртсэн байдаг. За эхнийх нь энэ заяа. Араас нь бас энэ киноноос нь ороод эхэлчихэ л да. Араас нь 1956 он Сэрэлт кино. Түүний араас 1956 он Манай аялал кино шүү. 1956 он Манай аялал. Түүний араас 1957 он Сэрэлт кино. Түүний араас 1961 он Улаанбаатарт байгаа Миний авд кино. Араас нь болохоор одоо түрүүн би хэлсэн Манай аялал кино те. Гэх мэтлэн ийм кинонуудын хөгжмүүдийг давхар хийгээд эхэлсэн. Цөөхөн идэх юм шиг сонсогдож байгаа боловч энэ киноны хөгжмүүд чинь дараагийн хөгжмийн зохиолчдыг бүгднгийн киногаараа сургаад эхэлсэн. Тий. Одоо мөрдөрж бас чинь одоо чинь тий алтан өргөд дээр гайхамшиг бүтээж байгаа шүү дээ. Энэний чинь үнцийг тавьж байгаа хэрэг. Тий. Энэ цэцэг болох хөрсөн. Тэгсэн чинь энэ салбарын ганц онцлог нь ийм юм байна. Одоо ямарваа нэгэн одоо археологийн өрөөлөн гэдэг юм эсвэл ямарваа нэгэн судалгааны бүтээл эрдэмтэн докторууд маань бичиж тэмдэглэдэг те. Тэрийгээ тэгээд одоо олон жил ингэж хийж яагаад нэг бичиг болоо гаргадаг. Тэрийг нь одоо нэг хэвлэл мэдээлэлээр тараагаад эсвэл бичвэр нь үлддэг. Зөвхөн тэр газараа байдаг. Тэр салбарт нь очиж суралцчих тэрийг бол илэн илүү ойлгож дэврээдэг те. Гэтэл энэ хөгжмийн салбар чинь болохоор нийтийн одоо баг салбар байгаа даа. Энэ хүн нэг дуу хийгээд тавилаа гэхэд тэрийг нийтээрээ сонсно. Нөгөө хөгжим сонирхолтой хүмүүс чинь тэрийг дагаж хөгнөдөж үзнэ. Тэр барьераа чадвар нь сайжирч идэг. Хөгжим бичиж байгаа хүмүүс тэрийг шууд сонсоод нотоор нь хуваарлаад идэм ингээд алсаач гэсэн сураад явах боломжтой буюу. Ингээд яг салбарынхандаа үрийг ингээд нээлттэйгээр тавьж өгдөг юм байна л да. Тэгэхээр энэ одоо 4-5 киноныхын бүтээл нь бол Монголын кино хөгжмийн бүтээл дондоо бол маш том замуудыг нээгээд өгч байгаа. Сонин шийдлүүдийг тавьж өгч байгаа юм байна.
Ингээл одоо юм үйл явдал хөөж цомол явж ирсэн гів гинт артын дуу орж ирж мэрж болдгийн шүү гэдгийг дараагийн киноны хөгжмийн зохиолчдод нүдийн нээж мусагалж өгöd байгаа байхгүй. За ийм кинонуудын хөгжмөдийг нэрлсэн. Тэгээд кинонуудыг хэлэхэд л угаасаа баг хөгжмөд давхар ороод ирж байгаа сте тий. За тий. Тэрний араас дөөр рүү орж байгаа юм бүр. Тэгнэ. За дөөрийн урлаг те манад ч байгаа хитгэн энэ дөөр нь. Гэхдээ бид нар байгаа зүйлээ дэлхийн тэр дөөрөөдтэй энэ тэнцүү хэмжээнд аваачихын тулд хөгжим тэр цомнол найралтын юмуудын бүгдээрээ ийм байх ёстой шүүгээд дахиад задлаад шинэ урсгалуудыг оруулж иж нээж өгч байгаа. За тэгээд мэрэгжлийн театр одоо энэ Монгол оронд хөгжмийн мэрэгжлийн театр байгуулагдсан. Театр маань одоо яаж юу хийх юм? Эхлээ юу хийх юм? Тэгээ яаж хийх юм бэ гэдэг асуултанд нь өөрөө хариулаад эхэлсэн буюу одоо нөгөө одоогийн байгаа хэдхэн дуртай байгаад иж болохгүй. Тэгэхээр бид нар шинээр дөөр бичих ёстой, балет бичих ёстой, урын сангаа нэмэгдүүлэх ёстой. Алдаж онж үзчихийж эн чин тэр бүрэлдэхүүн гэдэг юм эсвэл тэр нэг юм одоо дархлаан тогтдог юм а гэд. Тэгээ яаж гүйцэх юм гэдэг нь өөрөө яг урд нь гараад замыг татаад би өөрөө бас л гүйцэх ёстой. Ягаад гэвэл би тэр ямыг нь үздсэн. Энийг одоо хөрсөндөө суулгах хэрэгтэй гэж урд нь гараад үзээд ажиллаад байгаа байхгүй. За тэгээ 1956 онд Сингэ Лододам нарын зохиолоор Үнэн гэдэг дөөрийг өөрөө бичээд энэ бүтээл нь болохоор орчин үеийн Монголын мэрэгжлийн хөгжмийн урлаг дотор дөөрийн урлагт олон төрлийн шинтгэл хийсэн юм сонгодог урлагийн дөөрийн бүтээлд тооцогдож тэрний араас яг тэрийг шимтэж ойлгож задарч маш олон дөөрөг бичигдэж эхэлж байгаа. За дээрэс нь Үнэн гэдэг дөөр манай анхны Хувьсгалт Баатрийн дүрийг бас бүтээсэн ийм дөөр байдаг. За тэгээд мэдээж нэг тухайн үеийнхэн цаг үед таарсан ийм дөөрийг бичих нь байна. За тэгээд энэхүү бас үндэсний онцлог тохирох шилдэг арга нийтлэл шинжийг бас ингээд тусгаж хийснээрээ нөгөө нэг салбарынхаа хүмүүсийн бүр нүдийг нээж байгаа. За тэгээд балетууд байна араас нь 1950-ны онд Ган хуй гэсэн бүжгэн жүжиг тавьсан. За тэгээд 1965 онд Хошуу наадам гэдэг бүжгэн жүжиг тавьж байгаа. Сүнжидмаа гэдэг бүжгэн жүжиг тавьсан. За тэгээд 59 онд Лаас өрөнгийн цомлоор энэ Ган хуйг бүжгэн жүжиг төрөвсөн нь те Монголын бүжгийн урлагийн даацтай бүтээл болсон. За үүгээрээ бас дараад нь төрийн шагналтыг бас хүртсэн байдаг. 61 онд хүртсэн. За араас нь дуунуудын талаар ярил л та. Дуунууд гэхэд ч одоо өөрөө бол 60 гаруй романс бүтээсэн гэдэг ч байгаа. Тэгэхээр зүгээр наанаас нь дурдах юм бол зүгээр жаргаах зүрхэн, түрүүний дурддаг чамааг үдий, хайрын дуу, өргөн хангаай нутаг. Тэгээ 1962 онд одоо бидний ингээл тэр дууг явахаар ингээл уур амьсгал орсон мэдэгддэг. Сүлд модны наадмын дуу тий. За энэ дууг ингээд бүтээсэн гэдгээ. За ер нь бол 1941-с 43 оны үед нөгөө түрүүн чамааг үдий гэдэг дууг л дурдсан болохоос биш. Ерөнхийдөө өөрөө нөгөө Москва руу явахаас өмнө 8 дуу зохиоцсон байсан. Тэгээ 5 дууг нь жаз найрал хөгжимд зориулсан гэж бичсэн байдаг. Ингээд нөгөө Монголд байхгүй хөгжмийн төрөл болгоныг ингээд нэмээд сонирхоо яваад исэн байгаа байхгүй. Үр болгоныг цацаж явсан гэсэн үг. За энэ жаргаах зүрхэн гэдэг дууг нь болохоор ардын жүжигчин Зангадгуй. Тэгээд харин хайр сэтгэлийн дууг нь бас дуулж исэн. Тэгээд тийм үедээ бол залуухан байсан гэдэг. Тэгээ нөгөө нэг сая дурдсан нөгөө манай аялгау гэх кино байгаа шүү дээ. Тэр кинон дээр одоо Зангадгуй тэр дууг дуулж байгаа. Тэгээд өөрөө энэ гончоо сомлоогоо тэр өдөртачаар нь ажиллаж байгаа. Тэр дүүс нь бас орж үлдсэн сайхан тийм дүрс байдгийн байна. Тэгээд түрүү нөгөө дурдж ирснээр тэр сургуульд байхдаа төгөлдөр хур хараадсан шүү дээ. Тэгээд төгөлдөр хурыг үнэхээр яг шимтээд яг тэрүүгээр бүтээл гаргах бүх юмныхаа замналыг эхлэр хийх гэдэг мэтэр ингээд төгөлдөр хуур гэдэг зүйл рүү орж эхэлж байгаа. Түүний бүтээсэн энэ төгөлдөр хуурын бүтээлүүд бол одоо хүртэл эвдэгдэхэргүй маш гайхалтай бүтээлүүд байдаг юм байна. Монголын хөгжмийн зохиолч тунд төгөлдөр хуурд зориулан бүтээсэн яг түүгээр бичсэн 2 хүн байдаг. За тэгээ нэг нь бол гончоо сомлогоо өөрөө, нөгөөд нь болохоор шарвгай байдаг. За хоёулаа хамтдаа ажил танилцуулчих те. За тэгээ. За 100 болохоор л цуслан гармаар санагддаг. Эсвэл цуслангийн байшингүй хүмүүс цуслангийн байшинтай болмаар санагддаг. Тэрний нэг нь ганууш байна, нөгөөх нь би байна. Нэрээ тий. Цуслантай л болмаар санагдаж, өөр ингэсэн хаустай л болчмаар санагдаад байна шүү дээ. За хаустай болох. Гэтэ янз бүрийн асуудал үүснэ. За яг ер нь цуслантай болох хаустай болох гоё. Гэхдээ яг би нөгөө жоохон дутагдaltaй тал нь яа л да. Зүгээр яг өөр ингэсэн байшинтай болохоор за дид бүтц хэцүү байдаг. За тий. Газар авна усаа яан тогоо гээл те. Харуул хамгаалт байхгүй жоохон хэцүү байдаг. Нийгмийн болон нийтийн үйлчлэгийн холддог сургууль цэцэрлэг соёл ер нь дэлгүүр хашаа гэдэг. Тоглоомын талбай хэцүүцдэг. Тэгэхээр та байрны мөнгөөр болон хауста болмоор байгаа шүү дээ. Түүнийг NCT group болохоор Garden City хотгонд шийдэд. Тэнд нь болохоор дид бүтсэн байна, харуул хамгаалт нь байна, нийгмийн болон нийтийн үйлчлэгээ тоглоомын талбай нь байна те. Яагаад гэвэл эн чинь хамгийн гоё нь
төвийн шугам сүлжээнд холбогдсон нэгдүгээрт. Тэг эн чинь бол маш том. Тэгээд дээрэс нь нөгөө цэцэрлэг сургуулаа энд бас барьчаад байгаа байхгүй. За тэгэхээр Garden City хотон бол 2017 оноос хойш хэрэгжиж байгаа. Тэ ийм юу хотхон шүү дээ. Тэгээ хотхондоо сургууль цэцэрлэгтэй болохоор 2 минут алгаал хүүхдээ нөгөө сургууль цэцэрлэгт хүргээд өгч болно. За энэ нөгөө Garden City хотхны үрсэл болох энэ Garden City House хотхон гэдэг. Энэ 6 га талбайд 200 айл гэж нэлийн том багц. Тий. 200 айлын 5 хаус бүтээн байгуулж байгаа. Энэ төсөл нь орон сууцны үнээр хаусанд амьдрах боломжтой. Мөн айл бүр тэр нөгөө элбэр газар нь байгаа болохоор лагерт байгаа мэт тэр гэр бүлээр 5 тухтай амьдрах боломжийг үүсгэж байгаа. Хамгийн гол нь энэ төвийн дэд бүтцэд холбогдно гэж чинь үнэхээр сайхан. Энэ бол нэр хаустай өөрөн гэсэн амьны орон сууцтай мөртлөө тэр нь төвийн шугам холбогдно гэдэг бол манайх ер нь мэдж байгаа дөө. Тэгээд Улаанбаатар хот дотроо гэдэг байгаа шүү дээ. Хэмжээний хувьд бол хит том биш. Тэгэхээр чи нэг хит том байх юм бол үнийн дийлэхгүй шүү дээ манай мэд. Тэгэхээр 114 м квадратаас 158 м квадратын хооронд байгаа. Та бүхэн тэгэхээр Ярамгийн Garden City хотхон дээр очиод тэр загварын байруудыг үзээрэй. За тэгээд одоо бид нар нөгөө Ярамг гэхээр нэг одоохондоо төгсөрч байгаа нүнэ. Гэхдээ нөгөө ирээдүйн зураг төслийн угаасаа ганш харсан бах тий. Эн чинь бүр ингээд том манай их тавны гүр шиг юу ч н хот руу орох нь штэ. Тэгэхээр бүр энэ тэнд ингээд нөгөө орох гарцтай болж байгаа. За тэгэхээр maaхан уцаж аваад очоорой. Тэ? Нөгөө илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл 7577 Facebook дээр бол зүгээр Garden City гэж биччих тэгэхээр гараад ирнэ. За энэ хамт олонд баярлалаа. Баярлалаа. За ингээд бүр одоо улсынхаа байж болох тэр хөгжмийн салбарын мэрэгжилтэн болгоны ажлуудыг ингээд давхар хийгээд бүр ингээд хүнд нэрээ яаж багтдгийг гэмээр те өөрийгөө зэн дайчилсан байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг одоо жишээл гончиг сумлаа би те ийм агуу хөгжмийн зохиолч гэхээсээ илүүтэй энэ Монголын одоо энэ хөгжим те Монголын хөгжим хаана байх юм бэ гэдгийг ойлгоод тэгээд бүх ингээд ажилтаа хийгээд яваад байгаа. Тэр дунд чинь нөгөө бидний маш сайн мэдэх одоо ингээд дурдахад те маш олон том одоо хүмүүс чинь тэр хүний бүр зүгээр шавнар нь байгаа байхгүй. Тий. Одоо ингээд зундун хангалгаа гэдэг чинь те зундун хангалгаа гэхэд л хаана вүлээ гитар хөгжмөнд толоо сууж яхад чи наагаараа явах хүн биш ээ. Чи энэ салбарын хүн гэж чирж авчираад хөгжмийн салбар руу оруулаад зундун хангалгаа чинь те одоо би нисэх дуртай гэх мэт миний хамгийн сайн мэтгэл тэр байна л да. Зундун хангалгаа гэж энэ том агуу эрхмийг хүртэл татаж авчираад оруулжсэн. Нөгөөдг нь заа багшаа гэж дагаад ирж байгаа хүн багхгүй юу. За тэгээд өөрөө ийм их юмтай ирнээсээ өөрийнх нь энэ хувийн зохион байгуулалт гэдэг юм уу те бие авч яваа байдал тэр цэгц үнэхэр гайхалтай. Аливаа юмыг хийхдээ бүр ингээд юмд хийж байгаа бол тэрийг зөв тултал сайн хий. Бити юм хоёрын хооронд оромт те тултал сайн хий гэдэг. Өөртөө болон энэ шавнартаа ч гэсэн маш өндөр шаардлагыг тавьдаг. Тэгээ Монголын мундаг бүхэл хөгжмийн зохиолч нар одоо энэ хүний шав гэж явна. Бүгд хүлээн зөвшөөрдөг. Одоо яг ингээд 100% тулаад ингээд гэрт нь очиод зарим нэг гэж байгаа юм. 50% нь ингээд сургууль дээр бэлтгэлээ хийгээд 50% нь гэрт нь л үжидэг. Ерөөсөө тэгэл нэг тоглоод үзүүлнэ. Бүр тийм амар сайн толгойг нь л за чи ястаа мундаг байна мэн гэхгүй. За болж гин. Өө за сайн байна. Гэл ингээл орхидог. Ингээл ерөөсөө бүр ингээд яг нэг өөрийнхөө гард ороос яг ингээд буцалгаж хүмүүсийг гаргаж ирдэг юм байна л да. Тэгээд ганц хөгжмийн эрдмээс гадна тэр хүмүүст бие авч явах байдал энэ болгоны заадаг. Өөрөө биеэрээ үлрэлдэг. Аргагүй шүү дээ. Тэр чинь нэг том газар 7 жил те яг залуу наснда хэрхэн сонгодог хөгжмийн хүмүүс ер нь бие хэрхэн авч явж хүмүүсийн нүдэн дээр хүртэл тэр чинь нөгөө сонгодог байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Яаж ч соёл гэдэг зүйлийг харуулах уу, биеэр үлгэрлэх уу. Маш ганган хувцалдаг гинэ. Хүн харахад маш ганган бүр ялгардаг. Тэгээд маш гоё цэгцтэй. Дээрээс нь герман хэлийг, орос хэлийг төгс сурцсан. Монгол бичгээрээ уран гоё бичиж чаддаг. Их хэлээ маш сайн эзэмсэн гэдэг бүр юм. Олон талын ур чадвараараа үнэхээр нөгөө нэг гялалтсан хүн байж чадаад байдаг. Тэгэл салбарын залуучууд бүгд л энэ хүнийг хардаг. Энэ хүнээс үлгэр дуурайл авдаг. Ийм болчихж байгаа байхгүй. Ингээ байж итл одоо яг 1957 оноос ахуулаад Монголын энэ хөгжмийн зохиолчдын одоо юм нэг юм товчоо маягийн байгуулагдаж байгаа байхгүй. Арайч холбоо болж байгаа байхгүй товчоо. Тэгээд ихэд л тэр товчоон дэр одоо нэг юм хурал мурал ингээд суулраад анхны суулгал моголтой хийн. Одоо энэ товчоог чинь хариуцсан юм дарга хэрэгтэй үстэй тий. Гэхдээ одоо хэн дарга болох уу гэхэд зүгээр бүгд нэг хөнрөл харж байгаа шүү дээ. Энэ хүн нь гончиг сумлаа байгаа байхгүй. Тийм шүү дээ. За ингээд
яг энэ хөгжмөнтэй холбоотой энэ хөгжмийн зохиолч мохиолч те эдгээр маань яагаад ингэхээр хөгжмийн зохиолч гэдэг чинь зөвхөн юм дуу хийгээд гарч идэв. Бид нар одоо тэрнгээ сайн мэдэх байх л та. Гэтэл хөгжмийн зохиолч гэдэг чинь тухайн нийгмийн тэр салбар тэр одоо соёл урлаг те одоо гэгэрэл юу гэдгийг соёл боловсрол бүх зүйл рүү нөлөөлдөг маш чухал юм очсон юм байна л да. Тэгээд түрүүний хэлдэг зүгээр нь филармон те одоо энэ дөөр одоо сонгодог урлаг тэр тоглолт одоо дуу хөгжим юу гэдгийг бүх л талбар руу оролцдог учраас энэ маш том юм хүчтэй уулна товчоо юм байна. Гэтэл энэний хүчийг хэн ч ойлгоогүй байсан. Гончиг сумлоогоо барьж аваад яг энийг ерөөсөө бүр одоо Монголын хөгжмийн салбар гэдэг чинь энэ соёл боловсрол улсын хөгжилд ямар хэрэгтэй вэ гэдгийг бүр баталж гаргаж харуулж байгаа байхгүй. За тэгээд нэг 10 гаруй хүнтэй байгуулагдангуудаа дараагаараа сонгочихж байгаа. Энэ 57 онд байгуулагдсан шүү дээ те. Үүнээс хойш 1983 бүгд бүтэн 3-10 жил буюу 30 жилийн хугацаанд хөдлөгшгүй дараагаар байгаа байхгүй. Тийм шүү дээ. Хэн барьцах вэ? Хэн барьцах вэ тэр үнэтэй. Тэгээд энэ хүн чинь яг энэ хугацаанд одоо яг нөгөө нэг юм бүтцээр нь бүрэн бүрэлдэхүүн дээр нь бүгднгийн шийдэж явж байгаа. Тэр ажлуудыг хийж явж байгаа. Төр нэгэнтэй холбож явж байгаа. Тийм тэрээс нөгөө зөвхөн ингээд гончиг сумлагаатай барьцахгүй гэдэг өөр нөгөө хүн дарга болохгүй юм шиг. Гончиг сумлагаа чинь өөрөө энэ ажлыг төгсгийгээд байгаа юм шиг. Тийм гол нь. Одоо хүртэл ингэж ш тараа. Сая 100 жилийн ойн болоход гарч ирж байгаа үг хэлж байгаа хүмүүс нь аль тэртээ 50 60 жилийн өмнө энэ хүний гаргасан энэ одоо Монголын хөгжмийн те соёл урлагийн энэ бодлого ба штэ. Гажаагүй одоо хүртэл хөгжиж явж байгаа гэж байгаа байхгүй. Бүхэл бүтэн 100 Монголын хөгжмийн урлаг соёл урлагийн бүтэн 100-ны хөгжлийг энэ хүн тавьж өгч бодлогын тодорхойлж өгсөн. Тэрнээс одоо хүртэл гажаагүй хөгжиж байгаа гэхээр энэ хүн бүр агуу байгааз. Агуу. Тэгээд зүгээр 57 онд тэр нөгөө нэг одоо хөгжмийн зохиолчдын товчооны те дараагаар тавигдчих байгаа хугацаанд давхар хийгээдсэн ажил нь бас юу вэ гэхээр одоо энэ үндэсний Монгол ардын 92 дууг төвөрлээд ардын дуунууд нэртэй юм ном хэвлүүлсэн юм байна. Тэрэн дээр дуучид хөгжмөсөд зориулаад аяыг нь хэвээр үлдээгээд найруулга өөрөө хийж эхэлсэн. За одоо энэ бидэнд байгаа өөр одоо Европын тэр хөгжмийн зэмсгэр ч юм уу те энэ одоо ардын дуугаа тоглоход яах вэ гэх мэтчлэн ингээд найруулгуудыг хийгээд ингээд улам задраад хөгжүүлээд эхэлж байгаа. Тэгээд тэр үеэс ахуулаад нөгөө манай хөгжмийн зохиолчд маань за дөөр бичиж үзгээл те одоо юм симфони бичиж үзгээл эсвэл киноны хөгжим бичиж үзээл ч юм уу тэгснэ нийтийн дуу гэдэг төрөл гарч ирэл тэр нийтийн дуунуудыг бичиж үзээл тэгэл тэн дээр нь манай нөгөө алдартай дуучид дуулаад тэгэл нөгөө тоглолтуудыг нээн эсвэл гадаад дотоодын төлөөлөгчдийг ингээл авчид тоглолтоо нээн за тэгээ ингээ байж ийснаа за одоо нөгөө шавнарн гэдэг байгаа те нөгөө бат сүх за тэгээ магсар жамц бэлэг жаргалгай те чин зориг шарвгай пүрв дорж пүрв дорж гэдэг нь бидний нөгөө сахал бүжээ шүү те энэ хүмүүс гэх мэт нөгөө нийтийн дуу мууга бичээл ингээл багштай үзүүлэн багш маань ингээл зэгцлэл те одоо хэдүүлээ ингээд хийгээ бүгднийг задлаад явдаг. Одоо дээрэс нь зундуу хангал нөгөө тэр чинь байгаа штэ. Тэгээ байж ийснаа одоо эн чинь нөгөө дэлхий рүү тоглох хэрэгтэй бол дэлхий рүү гарах хэрэгтэй бол Монголын энэ хөгжмийн зохиолчдын бүтээлийг дэлхийд яаж харуулах вэ? А дэлхийгээс тэднийг Монголдо яаж оруулж ирэх үү гэдэг тал руу хийгээд эхэлж байгаа. За нөгөө түрүүний дурдгаар уул нь бол нөгөө баг ингээд одоо Монголд энэ хөгжмийн одоо салбар гэдэг юм уу те хөгжмийн байгууллага гэдэг ч юм уу ийм юм нээгдээд байгуулагдаад энэ дөөрийн театрын байгууллагад даруй 10 гаруй жил болцсон. Тэгсэн хэрнээсээ дэлхийн нөгөө сонгодог юмуудыг тоглож чаддгүй. Тэгээд нүн гадаадд тоглосон юмуудыг хараад идэг. Тэрийг нь Монгол тоглоё гэхээр нөгөө нэг боловсон хүч нь болдгоо. Тэг хүний нөөцийг нь яаж сайжруулах юм? Одоо тэр хүний нөөцийг харахаар уул манай Монголд байгаа энэ одоо хамгийн одоо сайн л одоо хөгжимчд байгаа дөөрийн театр байх нь шүү дээ тий дуучид нь байгаа жүжигчд нь байгаа. Гэтэл нөгөө хүний нөөцийг харахаар сайн дурын хүмүүс ихтэй тий. За нэг хөгжмийн одоо сургуулийг ингээд төгссөн гэх юм уу ганц хэрхэн 2хон хүнтэй. Гэтэл эн чин ганцхан хүн тоглоод болчдөг юм биш. Эн чин багаараа бүрэлдэхүүнээрээ тоглож ингэж бүрэлдэхүүнээрээ ажиллаж хийж бүтдэг ийм том бүтээл байгаад идэг. Яах вэ гэд тэр хүмүүсээ сурах хэрэгтэй юм байна. Тэхийн тулд энэ хөгжмийн сургуулиуд олон байх хэрэгтэй юм байна. Магадгүй зөвхөн Улаанбаатарт байгаад байх биш те. Аймагуудад маань энэ хөгжмийн боловсрол өгөх дугуулангууд маань байх хэрэгтэй юм байна. Тэндээсээ ингэж одоо хүмүүсээ гаргаж ирээд тэр бүрэлдэхүүнээрээ энэ хөгжимчдийн юмаа бүрдүүлэх юм байна. За энэ дөөрийн дуулаач те яах вэ гэл. Тэгэл одоо энэ алдарт энэ Фауст те тэгээ энэ Чочо сан дөөр Золушка гэх мэтлэн те энэ дөөрүүдийг одоо ингээд Монголдо тавих хэрэгтэй байна. За тэхийн тулд энэ хүмүүсийн гэх юм энэ хүмүүсээ тэгвэл тийшээ явуулъя. Ингэж хөгжүүлье гэдэг. Энэ бүх алчтыг ингээд өөрөө гардаад хийгээд аваа явчихж байгаа байхгүй. За тэгэл одоо манайхан чинь тэр одоо явах хэвээр газар дуу явж байгаа, сурах хэвээр юмаа сурж байгаа, эргэж ирээд чадах юм одоо бусдантаа зааж байгаа. Давхар энэ нөгөө нэг манай энэ одоо консерватор гэж байгаа шүү дээ. Одоо бол консерватор гэдэг байгаа тий. Өчнө бол хөгжим бүжгийн дунд сургууль хийжсэн, хөгжим бүжгийн коллеж хийжсэн. Тэр болгоныхоо хүмүүсийн одоо хүүхдүүдийн тоог нэмээд л тий. Тэн дээр салбаруудыг нь мэрэгчлүүдийг нь улам нэмээд л задлал
ингээл чадхаар үзээд байгаа байхгүй. Тийм энэ донд чинь яг харин энэ хамгийн гоё хэсэг нь яг ер нь өнөөдрийн зүйл хамгийн гоё хэсэг нь. Яг тэгэхээр зүгээр авиас биш. Одоо зөвхөн авиас биш. Одоо мэрэгжлийн бүр тэр чинь бол авиасаас давсан зүйл шүү дээ. Авиастай хүмүүсийг нэгдүгээр ангид нь шалгаруулад тэгээ бүр энэ чинь авиас гэдэг бол бурхны бэлэг учраас тэр бурхны бэлэгтэй хүмүүсийг бүр яг мэрэгжлийн болгоё гэж шүү дээ. Тэгэхэд хөгжим бүжгийн дунд сурвал одоо жишээ нь 50 донд 57 онд ч нөө анх үсэж шүү дээ. За ингээд гончиг сумлаагаа тэнд чи яг багшлан мэдээж ирнэ. Нөгөө олон хүнийг явуулаадсан тэд нар ч бүгд багш болж ирж байна. За ингээд эндээс мэрэгжлийн хөгжимчин, мэрэгжлийн бүжигчин, мэрэгжлийн дуучин, мэрэгжлийн циркчин эдгээр чинь бүгд энэчээс гарч ирж байгаа шүү дээ. Зүгээр одоо бодоход яг одоо нөө болсон юм бол гоё. Тий. Сонгодог одоо хөгжмийн боловсрол эзэлсэн Монгол улсад байгаа энэ байгууллагуудын тий хөгжимчдийн ч гэдэг юм уу эдгээр чинь баг 90% нь яг энэ сургуулиар гарч ирсэн. Яах юм бэ тий. Үнэхээр л ийм юм байхгүй байхад энийг Монголд бий болгож байгаа байхгүй энэ хүн чинь тий. Бүхэл одоо ингээд садбаруудыг нээгээл удирдаач нар нүртэл бүгд хараат буюу одоо гончиг сумлоогоогаас л юм хүлээх нь шүү дээ. Тий. Бүтцийн бодлогын тодорхойлж нэхээс чинь. Тийм манай ээж одоо манай ихчийг багт хөгжим бүжгийн яг нөгөө коллежд нэг бүртгүүлээд тэгээ нөгөө тэнцээгүй манайч. Тэгэхэд намайг болохоор манай ээж нөгөө яг гох тийм шалгуулаагүй. Одоо хүртэл харамсч явдаг ганц зүйл мэл зэрэг. За ингээд ерөөсөө энэ ганцхан хөгжим гэж харагдаж байгаа боловч тий өөрөө ингээд энэ салбарыг ойлгоод энэ юунд хэрэгтэй вэ гэдгийг ойлгоод тэгээд биегээ хойш тавьчихж байгаа. Одоо ингээд Монголын хөгжим өгчих гэсэн. Бид нар залуу үе дараа үе яаж бэлдэх юм. Тэгээд энэ яаж ажиллах юм. Хаанаас яаж боловсон хөгжингээ бэлдэж явах юм. Дэлхийгээс юу авах юм. За тэгээ нөгөө хөгжимчдийнхаа одоо Монголын хөгжмийн зохиолчдийнхаа ч юм уу тий тэр бүтээл инээдрийн юмуудыг аваад одоо гадагшиг хандж байгаа. Социалист орнуудын тий хамтарсан энэ хөгжмийн одоо зохиолчдын байгууллага эвлэл юу гэдгийг тэрэнд нь энэ Монголын хөгжмийн зохиолчдын холбоогоо нэгтгэж байгаа. Холбоод тэндээс юм сонсдог болно, эсвэл үздэг болно, өөрсдийнхөө юмыг харуулдаг болно. Энд тэнд гадаадын орнууд тавьж байгаа уулзалтууд дээр очдог болно. Эдгээр яаж хөгжөөд энэ ямар байна? Тэднийг Монголд авчихын тулд би яах вэ? Монголоос эргүүлээд энд гаргахын тулд би яах вэ гэл тэр болгоныгоо холбоод ингээд ажлуудыг хийгээ яваад байдаг. За тэгээд эн чинь бүр 1976 онд гэж байгаа. Олон улсын хөгжмийн зөвлөлийн гишүүн. Монгол улсын хөгжмийн одоо зохиолчтой холбоо болж байгаа байхгүй. За тэгээд одоо ерөнхийдөө хэлэхэд бол Монголын сонгодог хөгжмийн тулгын 3 жилийн нэг бол яах аргагүй энэ хүмүүс. За тэгээд энэ Азаас Москвагийн Чайковский нэрмжит хөгжмийн их сургуулийг төгссөн Монголын анхны мэрэгжлийн хөгжмийн зохиолч мөн дээрээс нь түүний бүтээлүүд одоо маш юм дээд түвшний маш их цэгцтэй тийм чанартай байдаг гинэ. Яаж юм гэхээр одоо нэг юм 2 дугаар симфони бичгтээ бүтэн 10 жил бодож бясалгаж бичдэг. Тэгэхээр өөрөөс нь гарсан бүтээлүүд нь бүр дээдийн дээд бүр юм хяналтайгаар байдаг гэсэн үг. Тэгээд мэдээж орос герман хэлтэй өөрийнхөө одоо энэ их хэлээрээ бүр маш сайн гоё ярьдаг. Тэгээд тэр их хэлээ бол өндөр түвшинд эзэмссэн ийм хүн байж. Түүний шагналууд гэх юм бол 1961 онд энэ Ган хуй гэдэг бүжгэн жүжигээр бол Бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн шагналыг хүртсэн байдаг. 1965 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын урлагийн гавь зэтгүүлтэн цолыг хүртсэн. 71 онд Ардын жүжигчин цол, 75 онд Сүхбаатарын одон, 85 онд Сүхбаатарын одон. За тэгээд 75 онд бол Зөвлөлт холбоот улсын улс төмний найрамдлын одон хүртсэн. За тэгээд түүний хувьд 1991 оны 11-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод 76 наснда бол өөд болсон байдаг. Улаанбаатар хотын хөгжим бүжгийн коллежийг түүний 80 насны явгаар буюу 1995 онд Сэмбийн гончиг сумлагийн нэрмжит болгож өөрчилсөн байгаа. За тэгээ энэ хүн бол Монголын биш Азийн маш том хөгжмийн зүтгэлтэн гэдгийг одоо хүртэл манайхан дуу нэгтэйгээр хэлж байгаа. Тийм сайн хэсгийг жоохон нэмээд гоё хэлмээр санагдаад. Жишээ нь Москвагийн консерваторийг одоо яг бүтнээр нь бол Пётр Ильич Чайковский нэрмжит Москва хотын улсын консерватор шүү дээ. Энэ чинь яг хөгжмийн хамгийн дээд чатны боловсролыг олгоно гэдэг сурвал. За манай Монгол улсын консерватор Монгол улс дахь энэ хөгжмийн хамгийн дээд боловсролыг энэ сурвал олгоно бүтэн нэрээрээ гончиг сумлоогоо нэрмжит тах. Одоогийн байдлаар 10,000 орчим тэг хүүхдүүд залуучууд үүнийг төгссөн. Одоо зарим нь тэтгэвртэйж гарч ийн бүр. Тийм биш те. Зарим нь өөдөж болсон байгаа. Ер нь бол тэнгэр талцсан. Тэгэхээр энэ 10,000 хүмүүсийн энэ сурсан сургууль нь гончиг сумлаагаа нэрмжтэй. Монгол улсын хамгийн хөгжмийн хамгийн дээд нөө боловсрол олох сургууль маань өөр гончиг сумлаагийн нэрмжтэй. Энэ хамгийн сайн. Тэглэв яах вэ? За тэгээд энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд нэг сайхан зүйл нь байх юм. Үр хүүхдэн те.
аавыгаа өвөөгөө мэддэг. Тэгээд түүнийхээ хийж бүтээхийг тэр хүргмээр исэн зүйлийг нь уламжлаад аваад явдаг. Энэ ямар гоё юм бэ. Тэгэхээр Гончиг Сомлогын ачгүй зоригийн хайдар гэх юм хүн байгаа. Энэ хүн бид бүхэнтэй те яг энэ хүн нэвтрүүлгийг бэлтгэхэд өөрсдийнхөө одоо түүх намтрыг нь хэрэгтэй бүтээлүүдийг нь бидэнд болж болох бүхэл зүйлдээ тусалсан байгаа. Энэ хүн талархснаа илэрхийлье. За тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд Гомчиг Сомлогын гайхалтай бүтээлүүдийнх нь нэг болох хайрын дуу хэмээх бүтээлийг нь дан төгөлдөр хуураар тоглосон хэлбэрээр гол нь Гомчиг Сомлогын сангийн албан ёсны зөвшөөрөлтөөр та бүхэндээ хүргэж байна. Ямар гоё. Би энэ чинь бүр нэг сардаа 1-2 сонсдог байхгүй. За баярлалаа. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийг орон сууцны үнээр хаусанд амьдрын өрөөтэй гайхалтай амьдралын үргэлжлэл City Garden City House хотгон ивент сэтгэлээ мөн таны нойр бурчгааг аварна панкреатин. За энэ нэмээ та бүхэн одоо ер нь биендээ авч явчихсан зүгээр хөө. За баярлалаа гэншээ. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.